байна уу? Энэ бичлэгийг та үзснээр минимализм гэж юу вэ? Мөн минимализмын талаар хэд хэдэн мэдээллүүдийг хүргэх болно. Намайг Дөшгө гэдэг. Намайг Намун гэдэг. Бид хоёр Eco Life page-ийг хөтэлдэг эгчдүүс байна. Энэ пэйждээ хүний эрүүл мэнд болон байгаль дэвтэ бүхэл төрлийн мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорддог. Минимализм гэхээр цагаан хаан нэг ширээ сандал эсвэл нэг халбар цэрэг гэж төсөөлдөг. Нэг үгээр хэлбэл ихэнх хүмүүс айгу уйдгартай амьдрал гэж ойлгодог. Гэхдээ минимализм амьдралд бол одоо ямар нэгэн дүрм журм бол байдаггүй. Гэхдээ минималистууд дараах зүйлүүдийг мэддэг. Бага зарлал, Өөрт хэрэгтэй зүйлийг мэддэг байх. цагаа зөв хэрэгтэй зүйлээр зарцуулах. Ингээд болоо. Өмнө нь маш их хувцастай байсан. Аль болох мөнгийг хувцсан зарцуулждаг. Эсвэл өглөө нэг тишээ гарахдаа заавал 3-4 хувцас сольж үзэх ч юм уу. Энэ нэг талаар үнцэнтэй цагийг өгдөг байсан. Нөгөө талаар энэ бол маш их стресс болдог. Өөртөө хүсэж байгаа зүйл бол энэ зүйл одоо хэрэгтэй юу гэдэг энэ хоёрыг ингээд салгаад ойлгоод сурчвал айгуу чухал. Энэ хувцсыг би 1 жилийн дараа өмсөх үү? Эсвэл тренд болж байгаа хувцсыг би 1-2 жилийн дараа өмсөх үү гэдэг асуултыг өөртөө тавих нь маш чухал. Тиймээс чөлөө цаг араад дэлгүүр багтээс онлайн шоп багуух, Black Friday sale байсан ч хэрвээ та үнэхээр удаан хэрэглэхгүй л бол битгий юм худалдаж ав. Ингэснээрээ та өөрийнхөө цаг завыг болон мөнгөө маш их хэмнэх болно. Та нэг л сар өөрийнхөө зарлах орлогыг хөтлөөд мөнгөө ямар зүйлд айгүй хүрж байгаагаар дүгнэлт гарах хэрэгтэй. Тэгснээрээ та юунд илүү мөнгө үрж байна? Яг энэ зүйл хэрэгтэй байсан уу гэдгээ мэдэх болно. Мөн та мөнгийг хэрэгтэй зүйлд зарлахтаас гадна хөрөнгөлдөг болно. Монголын байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй. Гэвч зарим хүмүүс тэр үзэсгэлэнг сүйтгэж идэг. Яагаад гэвэл монголчууд бид аялахдаа ямар нэгэн одоо хогоо уутанд хийгээд хачаа явдаг. Гэвч уутаас хуулаад тэр нэг удаагийн халбаг сэрээ, аяг таваг 1000 жил, түүнээс олон жил байгаа чингдгүүг та мэдэх үү? Тиймээс нэг удаагийн зүйлээс татгалзаж сур. Одоо хуванцар сойц хэрэглэхийн оронд ийм модон сойц хэрэглэж бас ийшээ жишээ ресторанд явж байхдаа өөрсдийн гэсэн юм сорволтойгоо байх хэрэглэх юм. Өдөр тутмын оронд одоо ийм даавн хэрэглэх. Тэгээд пластик ийм халбах сэрээний оронд өөрсдийн гэсэн ланч бокс болон халбах сэрээтэйгээ явж байгаарай. Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнүүд дандаа хуванцар савлгаатай байдаг. Тэрнээс 100% татгалзах мэдээж үнэхээр хэцүү. Бүтээгдэхүүнээ хэрэглэж дуусчаад саваа аваач ч өгөөд эргүүлээд тэр сав руу бүтээгдэхүүнээ хийнэ гэсэн олон бүрхэн компаниуд байгаа. Яг тэгж бас хуванцар савыг хаяхгүй ашиглаж болно. Одоо монголчуудын өөртөө хийж байгаа энэ бүрхэн усны шампунь болон амжилтруулагчийг ингэж хэрэглэж одоо аль болохоор хуванцар зүйлээс татгалзахыг одоо амьдралын зөвшөөрөл болох хэрэгтэй. Тарсан хогоо англиар сурчих хэрэгтэй. Жишээлбэл одоо хуванцар бүтээгдэхүүний 1 хогийн савд шингэн ногоон хүнсний одоо бүтээгдэхүүнүүдээ болохоор 1 хогийн сав. Монголд компани гоо хүмүүс ч гэсэн сүүний сав авч ийн шилээ тушааж болж ийн тэгээд хэрэглэхгүй одоо хугацаа асрамжийн газрын хүмүүстэд хандуулж болно. Эсвэл тушааж ч болдог. Одоо хэрэглэхгүй ч юм уу дууссан зайгаа тушааж ч болдог. Тиймээс хогоо залхуурахгүй англиар сурах хэрэгтэй. За жилд ч юм уу эсвэл сард 5 ном уншина, эсвэл 5 кино үзнэ гэсэн CD ном худалдаж авдаг. Гэвч яг үнэндээ алийг хэрэгжүүлдэг ямар нэгэн шалтгаанаар тиймээс ер нь бол номыг нэг худалдаж авах шаардлагагүй. Номын сангаас зээлж унших ч юм уу эсвэл найзууд хоорондоосоо номоос хэлцээд уншуулдаг зүгээр. Тэгээ ер нь одоо цаг бүхэл юм онлайнаар байгаа. Та онлайнаар ном уншиж болно, онлайнаар кино үзэж болно. Тэснээрээ та ер нь тэгээд буцаад мөнгөө хэмнэх цаг заваа хэмнэх. Ал амьтад болон загас юунаас болж өгч байна? Хүмүүс бидний ухамсаргүй үйлдэлээс болж өгч байна. Хүн болгон хогоо далаараа хайж ийн, гол руугаа хайж ийн. Тэр болгоноос болж дэлхийд даяар сая марс амьтад саяараа өгч ийн. Тэгээд өгснийхэн дараа гизийн задлаа үзэхээр дандаа хүмүүсийн хог хайдлах гизнээс нь гарч ирдэг. Тиймээс хүн болгонд дор бүрнээ ухамсартай байж хогоо ялтаа зөв англиас чи хогоо хаяхгүй байгаа сурчи хөдөө орнотгуудаар
олон зүйлсийг зэрэг амжуулах нь хонжоотой гэгддэг ч алийг нь ч үр дүнтэй хийж чадахгүйгээр суралцтай байдаг. Тиймээс нэг зүйл дээр их цаг зарцуулж, их төвлөрч чадсанаар түүнээс илүү ашиг боломжийг хүртэх боломжтой. Минималист байж чадсанаар бага зүйлээр ихийг бүтээх боломж гарч ирдэг.